Нийслэлийн 380 жилийн хугацаанд Улаанбаатар хотын ерөнхий мэндийн тушаалаар одоо бид нар манай гудамж аяныг үндсэндээ 5-6 сарын турш зарлж өнөөдөр дүгнэх гэж байна. Энэ аяны гол зорилго бол ерөөсөө байгууллага аж ахуйн нэгж иргэн бүр хотны эдийн аж ахуй өөрийнхөө орчин тойрны одоо аж ахуйг санаачлагтай, идэвхтэй зүтгэл гаргаж дохижуулах, ногоон байгууламж бий болгох, ая тухтай байх боломжийг бүрдүүлэх, төр хувийн хөгжлийн байгууллага иргэдийн хамтран ажиллагаа бүх талаар дэмжиж өргөжүүлэх ийм зорилготой аян юм аа. За удахгүй одоо улс тунхсны Монгол улс тунхсны одоо энэ арга хэмжээнд богдын одоо 150 нас сүүдэр тохиолдуулаад энэ дунд голын иргэдээр байгаа одоо богдын музейн орчин 4.3 га газрыг эртний одоо хүний сан багаас хуулаад 1911 онд Монгол улс тусгаар улсаа зарласан хүртэлх үеийн бүхий л одоо он жилийн үйл явдлыг харуулсан юм уран баримттай байгалийн онгон одоо төрхийн одоо чулуугаар ийсэн ийм амралт үндэсний хэлбэрийн одоо орчин музейн орчин нийлүүрэнд огчуулаад энэ одоо 11 сарын одоо 29-нд бид ашиглалтанд оруулах гэж байна. За түүнчлэн одоо хэл хамгаалах ерөнхий газрын зүүн талд бид нар 1.8 га газар орчин үеийн одоо биеийн тамир, спорт, хүүхдийн тоглоом, гольфийн тоглоом, сагсны толгой, явган гүйлт, өдмийн талбайтай ийм орчин бид нэр одоо бүрдүүлэх ажлыг хийгээд энэ ажлыг бас одоо бид нэр энэ 12 сар багтааж дуусгана. За энэ мэтийн ингээд том одоо хөдөлмөрийн талбай, биеийн тамирын талбай, хүүхд амралтах тоглоомын талбайнууд эвжирнээр нь бид нэр олныг байгуулж урдын хийсэн ажлаа өргөжлүүлж хийж байгаа нь нийслэлийнхаа 380 жилийн том бэлэг төдийгүй манай Улаанбаатар хотын одоо зохицын ажлын албаны хот нийтийн аж ахуй, тогтчлт ногоон байгуулалт, иргэдийн аж тухтай байх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын үргэлжил бол үр дүнд хүрч байгаа гэж байна. Хороо дүүргийн буюу одоо нийслэлийн анхан дунд шатны байгууллагуудын нэгжүүдийн үйл ажиллагаа нийслэлийн одоо өмнө тавьсан зорилт, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үр дүнтэй бас ажиллах. За тэгээд тэдгээр тавьж байгаа хяналтыг сайжруулахад бол хамгийн чухал үүрэгт. Нийслэлийн одоо хороод байна, хороодын засаг дарга хэсгийн ахлагчид байна. За бас одоо дүүргийн гээд энэ хүмүүсээ бид нар идэвхжүүлээд нэгдүгээр, хоёрдугаарт бол Монгол Улсын засгийн газраас 2019 оныг бол иргэн төвтэй үйлчлэгээний жил болгож зарласан. Нийслэлийн одоо удаас 2019 оныг бас иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгож зарласан. Энэ бүхэнтэй уялдуулаад бүх ажлыг шашаалтан одоо бас өндөр зохион байгуулалттай явуулах. Яагаад гэх юм бол бас энэ хүмүүхэн төслүүдийг хэрэгжүүлэхэд зарим талаараа бол бас одоо дүүргийн, хороодын ажилтны албан хаагчдын бас одоо оролцоо тиймсэн хангалтгүй байгаа учраас оролцоог нь идэвхжүүлэх, үйл ажиллагааг сайжруулах гэдэг зохион байгуулж байгаа. Нөгөө талаараа бол бас 2016-аас 20 онд хэрэгжүүлэх нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад за энэ хорооны одоо ажилтны албан хаагчдын өөрсдийнх нь идэвхжүүлэх санаачлах бас чухал байгаа учраас иргэдтэй хурц ажиллах, айл өрхөдөө орж ажиллах, за хамгийн сүүлд одоо засгийн газраас баталсан 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад за хэрэглээний зөв одоо арга барилаас сургахаас эхлээд үйлчлэгээ одоо төрчний хэрэглээнд хяналт тавих, нагарын хөрлөлийг бууруулах үндэсний хэмжээний ажил, за тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангахад иргэдтэйгээ хамтарч ойрхон ажиллах, за эрсдлийг багасгах гэх мэтийн ийм олон талт арга хэмжээнүүд одоо бас зохион байгуулж. Тэрнээс гадна энэ жил Улаанбаатар хотод бид нийтдээ 200 ус нийслэл дүүргийн хөрөнгө оруулалттай 255 тэрбум төгрөгийн тогтчлт ногоон байгууламж, явган замын ажлуудыг хийсэн байна. Тэгэхээр энэ бас одоо оролцоогоор энэ аль дүүрэг, аль хороо энэ хотоор зохион байгуулж байгаа ажилд илүү одоо идэвхтэй, санаачлагтай оролцож иргэдийнхээ хүсэл зорилго нийцж ажиллаж байна гэдгээс нэгэн одоо зүйлүүд шалтгаалдаг учраас энэ бүхнийг одоо ажлынхаа үр дүнгээр шалгаруулж нэг талаараа урамшуулах, нөгөө талаараа бас хэлсэн ажлын туршлага солилцох гэж үзэж учраас энийг зохион байгуулж байгаа.